Дэлхийн монголчуудын эмдэл радио 88-аар нурлаган дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 бүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радиогийн 20 дугаар студиэс үдийн ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шуудурдаг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 27-ны мегмар гарагийн үдийн ачаар нэвтрүүлэг миний түүхээр хүрэхэд бэлэн болсон байна. Студид өгтлөгч Мөнхбат гэрлээ занаруулагчаар ган болдын ангараг нар ажиллаж байна. За өдрийн төргий. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар тапа за мөн уух тусам улам дурлан уснаас илүү шингэн нөхөн гэсээр уриатаагаар эрүүл ундаа Зү плюс хамтран ажиллаж байгаа баярлалаа. За ингээд 7 болгоны мегмар гарагт үдийн ачаар групп дээр хөгжилтэй явдлуудаа бичгээс гадна хүмүүс өөрийнхөө амьдралыг бас бичдэг. Миний түүх гэдэг хаштагтайгаар. За ингээд энэ бичигдсэн түүхүүдийг цуглуулж агаад бид хоёр 7 болгоны мегмар гарагт уншиж өгдөгөө. За эхлэх үү. За эхлэе. Сайн ганаа гинэ. Би 2012 онд Солонгос улсад хөөрхөн охинтой болсон юм. Манай охин 3 нас хүрдэг жил би ажилдаа орох гээд Монголоос аавыгаа авчирч хүүхдээ харууллаа. За тэгээд аав өглөө охины маань цэцэрлэг түргэж өгч би оройн арилаа тараад авдаг байлаа. Нэг өдөр арилаа тараад охиноо авах гээд очисон чинь багш нь манай охиныг усанд оруулаад хувцсыг нь солиод сольсон хувцсыг нь боож баглаад хамар амаа дараад надад өгснөө. Танаа охин өмхирсэн байна гэд охиныг өглөө. Удаа хувцсыг нь үзтэл өөхөн тосоор тослоод харт авуугаар жин тавьж явуулсан байсан байгаа юм. Хурд өдөр аав маань хүүхдийн живх ямар их үнэтэй юм ээ гэд байсан надад туслах санаатай. Тэрийг соо багш нар нь яаж ойлгох вүлээ те. Аавда маш их хайртай шүү. Аав нар хөөрхөн шүү. Аав дахиад хэд удаа тэгж явуулсан байсан. Аавын ачаар охин маань хурдан памперснаас гарсан гинэ. Нэрэл эвгүй өндөртөх бах те. Тийм штэ. Сүүлэн тосч. Тий. За нэрээ нууцлсан сонсогч. Сайн байна уу? Би гэдэг эмэгтэй 18 наснда Солонгос улсад сурч ажиллахаар явсан юм. 19 наснда Солонгос нэгэн залуутай танилцсан үерхэж 20 наснда нэг гэрт ороод 21 наснда анхны охиноо өлгийдэн авч 23 наснда хоёр дахь охиноо төрүүлэн аз жаргалтай амьдарч байлаа. Эмэгтэй үүний атаархлаа гэж миний сайхан гэр бүлийг голомтоор нь самарсан юм да. Нэгэн найз маань Солонгос улсад Солонгос иргэнтэй гэр бүл болон ирлээ. Би ч их баярлаж ойр ойрхон уулзаж тэднийхээр хүүхдүүдэд дагуулan очиж тэрч манайхаар их ирдэг болсон юм. Миний охтын аав намайг юугаарч дутаахгүй ёстой л алтанд шумбуулж торгонд ороодаг байлаа. Би ч шунал гэх юм мэдхгүй жаахан охин шиг л гэрмийн тухтай өр хүүхдүүдтэйгээ жаргалтай байвал болдог байлаа. Нэг л өдрөөс хойш охтын аав надаас бүгдийг харамлаж урд өмнө гаргаж байгаагүй зангаар аашилдаг болсон юм. Найзын маань Солонгос нөхөр миний охтын аавтай их дотн найзууд болсон байлаа. Гэтэл найз охин минь миний амьдралд атаархан нөхөртөө намайг элдвээр муулдаг байж миний талаар ярихдаа нөхрийнхөө мөнгийг хулгайлж хүүхдүүд аваад Монгол очиж амьдрна гэдэг бүх хадгаламжийн дэвтрийн кодыг мэддэг гэсэн гэх мэт ярьдаг байж тэр болгоныг миний охтын аавд нөхөр нь ярьдаг болсноор надаас нүрээ буруулсаар бид ч өдөр бүр хэрүүлтэй байх болов. Ингээд бид 26 наснда салах шийдвэрт хүрээд салах болоход Солонгос улсын хууль нь охтын аавын тал зогсож охтыг аавд нүлдэхээр боллоо. Энэ хүнд хэцүү үед миний аав ээж хоёр гэртээ ирээ миний охин. Хүний газар ганцаараа хүмүүс дээрлэхүүлэн амьдрах хэрэг юу байгаа гэд би Монголдо ирлээ. Ээж минь надад хэлэхдээ үр хүүхэд гэдэг чинь хизээ нэг өдөр ээжигээ хайгаад л ирнэ. Ялангуяа охин хүүхэд гэдэг байж үлээ. Охтын аав салснаас хойш охтыг минь надтай нэг ч холбоо бариулсангүй. Хүүхдийн сэтгэл санаа өмүүлээд гээд огт яриулсангүй. Охидтойгоо холбоогүй 13 жил болжээ. Би гэдэг хүн нэг зүйл дээр их хайдаг болсон. Хэрвээ огт минь намайг хайгаад ирэхэд би огтоо танихгүй бол яана. Огтынхоо өмнө би яг яаж уучлалт ёстой вэ? Огт минь намайг үзэн яддаг бол яана. Хэрвээ би Солонгост очиод уулзахыг хүсвэл намайг хүлээж авах болов? Монгол дахь амьдралаа би яах вүлээ? Үнэн дээр энэ сэтгэл 13 жил ийм л юм бодож дотроо шаналж огтоо санаж битгэрч байдгийг хэн нэгэн хүн мэддэг юм болов? Хүн бүхний өмнө инээж инээмсэглэж яввч дотор минь үемэрч сэмэрч байдагт би л буруутай гэж санагдана. Ээжигээ уучлаарай охин өрс минь. Өсгийг чинь харж дэрэг чинь байж чадаагүйд ээжигээ өршөөгөөрэй. Ээж нь хизээч огтоо мартаж байгаагүй юм шүү. Үргэлж миний охид ээжийнхээ бяцхан гүнжнар минь хിവэрэ байдаг. Үхлийн хагцлаас илүү амьдын хагцал гэдэг нь там байдгийм байна. Ээж нь удахгүй огтоо хайгаад очноо. Огтынхоо хөлд сүгдэн үнснэ миний бяцхан хоёр гүнж гэсэн байна. За нэрээ нууцлсан сонсогч твцэн дээ гинэ. Хүнд байсан сэтгцэд нөлөөлөөд галзуурах шахсан олон жилийн өмнө өөрт болсон явдал.
Цондоос нь том гэцтэй төрөх төвчгсөн байлаа. Жирэмсний амралтаа авчгаад их хүүхэд эрүүл сарвал бүх юм асуудалгүй сайн байлаа. Наадмын дараа нийтээр их амардаг та. Тэр үеэр хүүхдийн хөдөлгөөн муудаад байхаар нэмэлт үзүүллээ. Ургийг айхот харж байх хугацаанд эмчийн маань царай их төвшөөртэй болж дахин үдсээр л байсан. Байдал хүндгэн болсныг яагаад ч юм ойлгосон. Одоо ингээд хөвт гих байх та. Эмчилгээ сувилгаанд орхон дээ гэж бодсон. Бараг 30 минут тасралтгүй харсны дараа эмч маань ураг амигүй болсон байна. Одоо яаралтай гаргах арга хэмжээ авна гэж хэлсэн. Би энэ үгийг сонсчоод чихэндээ огт итгээгүй. Юу ч хэлж чадаагүй. Зүгээр л нүднээс аягаар нулимс бөмбөрөөд л магадгүй энэ эмч маань андуурсан байх гэж бодоод ахыгаа дуудаж үзүүлсэн. Гэвч харамсалтай зүйл болсон байлаа. Намайг хүлээж 10 хэдэн настай хүүмэн гадаа сууж байсан. Би энэ бүхнийг хэлж чадаагүй. Дууга машинаа бариад л нулимсаа урсгаад л явсан. Хүү минь ээжээ юу болсон бэ? Яасан бэ гэд асуухлаар л дотор зангираад нэг ч үг дуугарч чадахгүй байсан. Тэгсгэл алдаад гэрлэн дохиодор зогсоод ураг амьгүй болсон яаралтай гаргаж аавна гинэ гэхэд хүү маань том болсон эр хүн шиг намайг чанга гिच нисэг тэрвэрэд ээж та жолооноосоо буучих би барай гэж жолоодсон. Эр хүний нас хизээч балчирдахгүй юм гэдгийг ойлгож үлээ. Гэртээ тас хар мэдээтэй хідэн бор хүүхдүүд дээрээ ирж үлээ. Эмч хэлэхдээ одоо ургийг гаргана. Тиймээс гэртээ хараад хувцас бэлдээд хүрээд ир гэсэн юм. 8 сартай ураг шүү дээ. Хүүхдүүд маань дүүмэн гэдэл өдөр болгон шахуу гидстэй минь ярьдаг байсан да. Үнэн гэж юу? Яагаад юм бэ? Юунаас олов гэд өөрөөсөө зөндөө асуусан. Хариулт огтоос олж чадаагүй. Эмнэлгээс дүүн үгүй ямар нүрээрээ орж ирнэ гэдэл өөрийгөө чихтэй ихээр голсон. Төрөл цэдрээ хэмжилгээ зохиомлоор савны ам нээдэг тариа эм хийлээ. Төрөлтийн өвдөлт эхэллээ. Аимшигтай. Надаас юу гарах бол яах бол гэсэн айц төгшүүртэй бодол их өвдөлт дундуур хөврөөстэй. Жирийн төрөлтөөс илүү тасралтгүй 10 цаг өвдсөн аимшигтай байсан. Тэгээд төрөлт эхэллээ. Их баригчаасаа гуйсан. Амьгуу төрөх ургийг надад битгий харуулаарай гэд тарчилж төрлөө. Яг л эрүүл сарвал амьд хүүхэд төрөх гэж байгаа юм шиг эмч сувлагч их баригч бүгд байсан. Тэдний ярианд толгой хавтаа болчихсон байна. Охин хүүхэд байна. Их том 1 кг гарам байна. Боох үлгий давуу хаана байна гэдэлсэн. Төрсний дараа дулаан хүнжлөөрөө хучаад төрхийн орон дээр 2 цаг хэвдэх ёстой. Даралт амин үзүүлэлт хэвийн гэсээр тэд гарсан. Зуны төсөр бороотой шүн байсан юм. Хэсэг хугацааны дараа гинт миний хажууд хүүхэд часхийн болсон. Үнэн үү? Би хийм сонсоод байгаа юм болов уу гэж бодлоо. Гэтэл дахиад л уйлаад эхэлсэн. Сувлагчаа гэж зөндөө орилсон боловч маш их ядарсан учраас миний хоолой гарахгүй байлаа. Сувлагчаа гэдэл баг өөрөө сонсохгүй шахамл ам ангалзаад л нөгөө хүүхэд маань гинт амилчихсан юм байна л гэж ботсон. Тэгээд нөгөө төрхийн өндөр орноос баг өөрөө өсөр шахаад буух гэж байтал сувлагч ороод ирсэн. Энд хүүхэд уйлаад байна. Миний хүүхэд амилчихчээ гэд нүүр дүр мишээгээд хэлсэн. Гэтэл үгүй гэж инээгээд чиний өмнө төрсөн хүний хүүхдээ гэж хэлв. Сувлагч намайг дооглосон байдалтай байхад нь гомцсон, өстой муухай санагдсан. Урам хугараад, итгэл найдвар тасраад, сэтгэл дахиад л хоосроод ангал руу орчих шиг болов. Намайг төрхийн өмнө бас нэг ээж төрөөд хүүхэд нь 9 минут гараад төрхийн орон дээр байсныг анзаарах сөхөөгүй байсан тэр юм билээ. Төрөлтийн дараах өрөөрөө шилжлээ. Намайг палатанд ороход нөгөө төрсөн эмэгтэй байлаа. Хүүхэд нэг их хөөрхөн унтаад л ээж нь ч унтаад л байж байсан. Гэтэл би гим хийчихсэн юм шиг ингэр хоосон, мөч болгонд эмчилгээ залгаастай, дотор баахан бул гарч болоотой, хачин муухай мэдрэмж. Өрөөний бүсгүй хүүхдээ өхөөрдөж, үлхийдэж, үнсхийн харах бүрт зүрх зүсэглээд л хаая зовлонтой юм, унтмаар байна. Яас их үйлдгийн гихтэн чиний зовлонгоор би жаргыг гэмээр санагдаад л. Тэр хоёрыг унтаж байхад хүүхдийн хажуудаа сим аваад хэвтмээр жигтэй бодол орж ирсэн. Удалгүй эмнэлгээс гарлаа. Хүүхэнд сүү орчихсон. Данх шиг том. Саах тусам эвлээд л сүү гоожоод л сүү асарах бүр би дахиад л уйлж хідэн бор хүүхдүүдэд хямраадаг байлаа. Бүр горцсон, зангирч өвдөөд халуурч бүлээрдэг юм блэ. Арай тэнхээ орж гадуур танилуу тараад хизээ төрсөн би баяр хүргэе. Ямар хүүхдтэй болсон? Маамаа том болж байна уу гэж заавал асуудаг. Танил болгоны асуулт бүрт нь зүрх зүсгэлээд л заримдаа үг дуугүй зурдаг. Үннийг хэлж чаддгүй юм байна лээ. Асуусан хүмүүс миний таагүй хариултыг сонсоод янз бүрийн царайлж гаргах аяг нь үнэхээр хүнд. Яана тийм үү? Тэгнэ. Чи айгүйх ажилдаг штэ. Эсвэл чи би муутай болохоор тэгдэг бах. Хил амтаа байна. Ном хар уншуул, лам бөөгөөр яв гэдгсэн.
галзуурах шахаад 3 сар гарan унтаж чадахгүй уурлан, уйлна, хий юм сонсон, сэтгэл мэдрэлийн өөрчлөлтөнд орчихсон. Ёстой их твцэн дээ. Гормон даврын өөрчлөлт ч нөлөөсөн, гаднаа энийгээ шаналаагүй мэт фестивал төрхтэй өөрийнхөө томоо болсон ураг хөвлөдөө амьгүй болсон золгүй явдал зовлон шаналлаа яагаад тоочин бичгтээ өрөвдүүлж нэлхрахыг хүссэнгүй. Яг ийм үүнээс ч хэцүү хатуу сэтгэлийн шарахтай хэлмээргүй ууг тээж явдаг хүн юу ч туулж үүрч яваа юм бэлээ бид мэдэхгүй. Түүн шиг завсан бол чи даваад гарах тэнхээ байсан уу? Сэтгэл алдраад нурчих уу? Эсвэл бүр унтарсан уу? Тиймээс эрэм хинт ч хатуу үг шидэхгүй хэл ам үг хэлээ бодож хэлж байгаарай. Үргэлж бие биенээ дэмжиж хайрлаа гэд биднээс юу ч унахгүй штэ. Хайр, инрэл, халамж бүгд үнгүүч хамгийн хүчтэй шидтэй юм бэлээ. Хүн чамд итгэсэн. Гэ амар дэлгэр. За хоёлаа хамтран айлгч ярьж өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 12 цаг 24 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар уух тусам улам дурлан уснаас илүү шингэн нөхөн эрүүл ундаа 100+ хамтран ажиллаж байна. За энэ эрүүл ундаа 100+ болохоор нэрээ үнэхээр уснаас илүү шингэн нөхөн. Тэгсэн хэрнээ газтай ундаа уух дуртай хүмүүс бол газтай эрүүл ундаа сахар маш бага, кофеингүй изотоник ундаа гэж явдаг. Тэгээд энэ изотоник ундаа болохоор Сингапур улсын уснаас илүү шингэн нөхдөг эрдэстэй буюу электролиттай сахар бага ийм газтай ундаа. Тэгээд кофеингүй эрүүл ундаа гэж явнаа. За хүний биений 70% нь уснаас тогтдог гэж үздэг. Тэгэхээр эрүүл байхын үндэс нь бол өдөр бүр ус суух хэдий ч шингэний зохистой хэрэглээ маш чухлаа. Тэгэхээр изотоник ундаа нь богино хугацаанд цангаа тайлж шингэний нөхөөс гадна хөлсөөр алдсан эрдэсийг нөхдөг гэдгээрээ давуу талтай. За изотоник ундааны найрлаган дах одоо нөгөө давс сахарын хэмжээ нь яг хүний биений цусан дах давс сахар эрдэсийн хэмжээтэй яг адилхан байдаг юм байна л да. Бид нар нөгөө глюкоз шахуулдаг штэ тий. Шингэнээ нөхөн гээд тэгэхээр яг эсийн түвшинд шингэн нөхдөг учраас богино хугацаанд цангаа тайлж биеийг сэргээд юм байна. За тэгэхээр газтай хэрнээ эрүүл ундаа авахыг хүссэн хүн бүр тохиромжтой юм ундаа авах нэ. Тэгэхээр яг тэгэхээр 100+ ундаа нь хийжүүлсэн хэдий ч өөртөө юм кальцийн фосфат агуулдаг. Тэгэхээр энэ нь кальцийн дутагдал болон бусад ясны эмгийг эмчлэхэд тусалдаг. Одоо бид нар чинь нөгөө нэг газтай ундаа уугаад ясны сэрэгчлэлт гэдэг штеп. Харин энгийн хийжүүлсэн ундаа нь болохоор фосфорын хүчил агуулдаг учраас хэтрүүлэн хэрэглүүл кальц болон фосфорын харьцааг өөрчилд юм байна л да. Энүүгээр ялгаатай юм байна. За тэгээ мэдээж сахар бага, кофеингүй. Ер нь бол яг хуу B3, B6, B12 гэдэг витаминтай байдаг. Учраас энэ 100+ ундааг юу хийж байгаа юм бэ? Дасгал хөдөлгөөн хийдэг их хөлөрдөг хүмүүс шингэнээ нөхөхийн тулд ингээ ууж болно. Зарим үед үнэхээр одоо ялангуяа энэ 100 ингээ нэг халуун орнууд руу аялахаар хүмүүс ингээд ус уугаад байдаг. Гэхдээ тэр шингэнээ нөхдөг юм байна л да. Бүр ингээд шээс болоод гараад байдаг. Тийм учраас заавал хэрвээ та ингээд амны цангаа тайлхдахгүй яваад байвал шингэн нөхөх заавал юм ундаа олж угаарай гэж зөвлөдөг юм байна. За тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 75 35 58 58 99 51 18 гэдэг утсуудаар аваараа. Тэгээд 100+ Mongolia гэж латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Тэгээд CUG25 номин гээд бүх сүлжээ дэлгүүрүүд болон Монсын бүх салбараар худалдаалагдаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо эмийн сангаас ч авах боломжтой, дэлгүүрээс ч авах боломжтой хана штэ тий. Тийм байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар уух тусам улам дурлан уснаас илүү шингэн нөхөн гэсэн уриатагаар эрүүл ундаа 100+ хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За миний түүх болон үргэлжилж байна. Нэрээ нууцлсан сонсогч. Миний амьдрал төрхөөс л төмөр зам, вагоны дуу, жижүүрийн анхааруулгатай салшгүй холбоотой юм. Аав ээж, ах эгч, өвөө эмээ гэд цугаараа төмөр замчд. Халуунд халж хүйтэнд хөрж замчд бригадаараа ажиллацгаан. Ээж эгч бид хоёрыг нялх байхад л ажилдаа орж аав, эмээ, өвөө биднийг тэрвэрэд ажил дээр нь очиж хөхөлдөг байсан гин. Жохон томроод хичээл тараад л ээжийн ажил дээр ихчтэйгээ очиж тоглож гүйж, нэг бол сэлгээний зүтгүүрт суулгаад өвөө эмээдээ очиж, нэг бол аав ирж авдаг байлаа. Аль багасаа л вагоны дуу сонсч өссөн болохоор хот газарт бие байвч сэтгэл санаа нутагтаа очихсон төмөр замын ган хилхийг сүлжин тоглож мөрөөддөг байлаа. Нөхөртэйч болж жирэмсэн боллоо. Яхаа мэдхгүй ч нутаг явъя гэж зориг шулуудаж нөхөрч дэмжлээ. Нутагтаа ярьж хөөхөн охиноо үлгийдэн авч инх сайхан торниулж амьдралын ирэхээр нөхөр нь бас төмөр замын ажилчин боллоо. Шүн ороогүй ээлжээр ажиллаж гэртээ ирээд нам унтдаг ээж, хитэн сараарч хамаагүй томилт аваад явдаг аав гэд төмөр замын л хүнтэй суухгүй дээ гэсэн бодлыг хорвоод илхий сонссон юм шиг л надад ажлын тостой хувцас угаат суух заяа оноож. Хэдхэн жилийн өмнө ангаахын цагаан халаатай цэвэрхэн цагаан залуу галт тэргэнд өдөр хоногоо өнгөрөөж хав хар тосмаас л болсон улбар шар хантаацтай орж ирэх бүрт нь өрөвдөж хайрлаж халуун хоол халуун хүнжилтэй байхыг боддог болсон юм.
Хүмүүс миний нөхрийг халтар муухайгаар нь дуудана. Охин бит хоёрын хувьд хамгийн сайхан аав хань минь шүү дээ. Төмөр замчны ихнэр байх хэцүү. Шүндэл хамаагүй дуудлага ирж яарч сандарсан арал гараад явна. Явсан шиг хизээж хамаагүй ядарч туйлцсан хүн ороод л ирнэ. Хүүхд өвдөж янз бүр болоход баяр ёслолгээ төдийлөн хамтдаа байгаад байхгүй. Шинэ жил болж он солигдоход хань минь хээс хоосон хээр талд охин бит хоёр цонхоороо салют харж өнгөрөөд явах бүрт нь болгоомжтой яваарай, бэртэж гимтэхгүй ирээрэй гэж нутгийн нар уул устагаа ярилцаж үтнэ. Осолдолгүй аав ээж садан төрлийнхнийхөө хажууд ирсэн болохоор нөхрөө тайван уужуу ажиллаа хийх гээд хэр баргийн зүйлийг өөрөө зохицуулдаг болсон байна. Гэрийнхээ цонхоор галт тэрэг харж охинтоо аав нь тэнд яваа баяртай гэж хэлээрээ. Аав нь тэр вагоноор ирж байгаа хоёлаа хоолыг нь халаа гэж зогсохдоо би ямар азтай хүн бэ гэж өөрийгөө гайхдаг юм. Хүлээлтийн дараах учрал бүрт түрээсийн жижиг байранд мань инээд хөөр баяр болж ган замын хүүхдүүд гэсэндээ гисэн нэрэндээ багтаж омогшиж амьдарч байна да. Монгол улсын ган хэлхээ төмөр замын ажилчдын бүх гэр бүл эхнэрүүдэд талархаж хүйтэнд хөрж халуун халж яваа аавын хүү ээжийн огтд энэхүү түүхээр дамжуулан баярлалаа гэж хэлье. Та бүхэндээ аз жаргал хүсье. За, Мишель Дэгнгээ сонсогч яг манай лайвын доор бичсэн байна. Йоо, яг энэ үгийг сонсоход тэнгэр нураад ирэх шиг болсон. Өөрөө ирэхгүй нулимс бөмбөрдгийм байна. 12-оос 13-7 хоногтой амьгүй болсон. 10 цаг ургаа гаргаж цэвэрлүүлчихэд яг хөвтөж байна. Маш их сэтгэл хүндүрлээд байдсан байна оо гинэ. За, Улаанбаатар хотод 12 цаг 29 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Тата мэдрэмж Тадел дэмжээ ажиллаж байна. За, ингээд гоё Таделийнхаа ууттайгаар тор дүүрэн Тадел ирсэн. За, чамд ганцхан наадах чинь ганцхан шиг байгаа шүү. За, энэ дотроос нь ийм Таделийн ийм шоколад гарч ирнэ. За, 1936 оноос эхлэлтэй Тадел баарн шоколад нь Туркийн алдартай амттны брэнд байгаа. Тэгээд гол орцсон дээд зэрэглэлийн ойн самар болон цэвэр шоколад. Ерөөсөө тэгэл болоо. Учир нь транстос өнгө оруулагч хадгалах бодис агуулаагүй. За, Тадел шоколад 6 сарын 1-ний дуустал эхлэлтгүүрийн урталд Фантами үзэсгэлэн худалдаанд амтлагат худалдаа хийж байгаа юм байна. За, тэгээд та амталж үзээд баяраарч энгийн өдрөөч гэсэн хүүхдүүдтэй чанартай амттныг сонгоорой. Утас нь 7585 66 66 7585 66 66. За, ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Тата мэдрэмж Тадел баярлалаа. За, баярлалаа Тата мэдрэмж Тадел. За, үдээ ачаар нэвтрүүлэг миний түүхээрээ радиогийн 20 дугаар студиэс хэрхэн сонсогч танд үргэлжлэн шууд урч байна. Дараагийнх нь төгжийн Эрдэнэ туяа гэдэг сонсогчийн түүх байна. Өнөөдөр Борцогийн талаар сонсож байгаад нэг хүүхдөө явдлаа бичиж гэж бодлоо. За, хүүхдөө явдал. За. Тэр үед манайх өнгөц зурагттай, хідэн малтай их баян гэгддэг айл байлаа. Бас 8 хүүхдийн 6 нөхдүүд 2 хүүтэй соёлч хүрэх гэж байгаа. Эмээ маань Борцог гинэ. Маш гоё Борцог. 1971-ээс 1974 онд Эрдэнэтэд Оросууд ихтэй Орос цав цагаан гахаан тосоор Борцогоо чанаж бас самрыг нь шар тос өрөм хусмаар хийнэ. Эсвэл Орос маасл молкоч гин. Манай ангийнхан манай эмээгийн исэн Борцог гэдэг маш дуртай. Нэг өдөр шинэ хийсэн борцогноосоо цүнхлээд хичээлд очлоо. Манай ангийнхан ч намайг борцогтой ирдгийг мэддэг. Шинэ борцог болохоор үнэр гिचгтэйхэн гоё. Хөвгүүд төвчээргүй хуваагаад өгхийн хооронд миний цүнхийг булаагаад л борцгийн маань авах гээл цүнхийг маань уур тасцах авах ухаж өгч байна. Тэгтэл манай ангийн цогоо борцогтой цүнхийг маань доош нь харуул цэгсрээд ангиар дүүрэн борцог асгach ба. Харин хажуугаар нэг бор хулган зэрэгцээд л гүүгээ, зарим нь борцгоо хөөж гүүгээд, зарим нь хулганаа хөөж гүүгээд ангиар нэг чимээ. Тэр хулган миний цүнхнээс унсан юм уу? Ангид байсан юм уу? Бүүмэд багш орж ирснийг ч мэдсэн хүн чалга тэгтэл жамбал огш орж ирээд бүгдийг нь загнаад гарыг маань өргүүл зогсоогоод хүүхдүүдэд борцог аваадсан хичээл өмүүлсэн хэрэгтэй би бас хамт бангадуулт юм байгаа зү. Хажуугаар нь нойт өрөм хийчихснийг хэлэхүү ангийн шал халтар зарим нэг нь шалан дээрээс өрөмтөө борцгоо түүгээл идэн зарим нэг нь нөгөө мө бор хулганаа хөөж бахардуулаад охтууд айгаад парт сандал дээгүүр гүүж орилдоод бөөн чимээ болд юм да. Нэг хэсэгтэй л бөө онгоо олж хөхрөлдөж байдаг байж лээ. Ээдээ эмээгийн борцогны амт өрөм хоёрч мөн ч тасархаа байсан да гинэ. За хун заяа гэж сонсогч миний ээжийн түүх гэсэн байна. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ээжигээ нутаг явах унаанд суулгаад буцаж байхдаа нэг тийм үгээр илэрхийлэх хэцүү мэдрэмж төрөөд өрөвдөд байх юм. Тэртээ 1998 он аав, ээж, би хоёр жахан дүүтэйгээ тавуула аз жаргалтайгаар амьдардаг байлаа. 8 сарын дунд тэр хар өдөр ирэх хүртэл. Тэр өглөө ээж минь цайгаа чанаад л гадаа суух аавын өвөр дээр мэдээж би ааваасаа юр салдгүй охин байсан юм. Бас аавын хоёр найз ханаас ч юм ирж гисэн тойроод л сууж байсан санагддаг. Тэгээд аав намайг үлдээгээд хоёр найзтайгаа хаашаа ч юм явсан.
Орой нар дөнгөж буусан үед манай гадаа хөл хөдөлгөөн болоод л явчихсан. Би хаалгаа тэгнэн зогсоод харж байтал хүмүүс аавыг минь дамнаад л ирж байна. Би улаан хүрэн цамцыг нь хараад л мэдчихсэн. Аав гэд гүүгээд очих гэсэн өвөө замаас намайг явуулалгүй тэрвэрэд болохгүй миний охин болдгүй юм хэмээн тэрвэрч байсан нь одоо ч маш тод санагддаг. Би тэр үед 7 настай, дүүнэр минь 5 бас 2-той л байсан. Би агаад чим аа байхгүй болсныг мэдсэн маш их айж байснаа сандаг. Одоо үгээр илэрхийлж чадахгүй юм. Тэр мөчид ээж минь яаж байсан бол гэж бодохоор л голд нэг юм тэглээд ирдэг. Тэр үед аав минь 28-тай, ээж минь 27 настай залуу гэрүүл байсан да. Тэр л насандаа ээж минь тэрсгэн жаахан 3 охинтой үлдсэн. Бүүдгэр тэр үдшээс хойш бид дөрөв хэцүүх, бүр үнэхээр хэцүү цаг үеуд эхэлсэн. Цаг үеч хэцүүхэн байсан үедээ. Ээж минь хэлдэг юм. Тэр үеэс хойш ээж нь ирээдүйг харж чадахгүй болсон. Өнөөдөр маргааш яаж хүүхдүүдээ өлсөхгүй байх талаар л боддог байсан гэсэн. Өдгөө хэдийн 26 жил өнгөрч. Одоо миний ээж 53 настай, ааваас минь хойш нэг ч хүнтэй уулзаж амьдрах талаар бодож байгаагүй хүнтэй. Насан турсан хойноо хэд хэдэн удаа хэлж байсан. Тэр болгонд ээж шалтак хэлээл байдаг. 3 охинтой хүн яаж хүнтэй суух вэ л гин. Та гурыг тусдаа гарахаар бодёо л гин. Одоо бол чи ихлэ түнтэй суучгал гэдэг дээ. Магадгүй би одоо л ойлгоод байх шиг тэдний минь хайр тийм агуу үнэнч ховиршгүй байсан юм байна да гэж. Энэ олон жил санаа алдахын суухдаа миний ээж насны ганц хань нь аавыг л гэж бодож итгэж тийм байлгахыг хүсэж ирээ юм болоо да. Хүмүүс зарим нь хайр байдгүй л гэдэг. Би хизэнээс л хайранд итгэдэг тэр итгэх шалтгаан дэргэд минь байсаар ирж. Одоо та минь өөрийгөө чөлөөлж хүснээрээ амьдраасаа гэж үнэхээр их хүсэж байгаа шүү. Бидний төлөө бүхий л залуунаас бүхий л амьдралаа зориулсан таньда маш их хайртай шүү ээжээ гэсэн байна. За дараагийнх нь copy post гинэ. Олон жилийн өмнөх түүх. Уншаад сэтгэл хөдлөөд маш их таалагдсан болохоор уншаагүй нэг нь уншаасай гэж бодоод хуулаад аваад ирлээ гинэ. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй медиа технологийн тэнхимийн 2 дугаар ангийн оюутан Инх Тэнгэр. Алтан үзэг сэтгүүл зүйн оюутны улсын наадмын тэргүүн шагналт бүтээл. Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл. Арх удаг аавыгаа үзэн яддаг байсан болов уу? Аавын удаг архийг үзэн яддаг байсан болов уу? Дэнжи мянгын цагаан байр цаашилбал захаа тойрон шавцгаах согтуу шонхрууд. Өдөр бүр тэд ямар ч шалтгаангүй гударцгаана. Элэг бүхтэйг нь яа. Эхнээсээ ахуулаад эс шороондоо булагдахаар л цаг өнгөрч яваа юмсан. Олон ч хүн ингэж боддог. Гарцаагүй. Учир нь энэ газрын хүмүүст нь битгий хэл хөрсөнд нь хүртэл архины нэвширсэн үнэр нэвч шингэсэн. 1999 он хавар зууны зааг дээр айлын 2 дахь хүүхэд болон мэндэлсэн тэр өдөр жаргал зовлон хамттан авчирсан өдөр байлаа. Охин үртэй болсондоо баярлсан ээж, төрхийн гадаа согтуу ирсэн аав. Эмнэлэгт амарцсан тэр хэдхэн өдөр магадгүй ээжэд минь урт хугацааны дараах амар амгалан байсан ч юм шиг. Жохон миний хувьд яг эндээс л бүх зүйл эхэлсэн. Уйл цэрлээ, хар дарсан юм байх. Ээжээгээ дуудахад амнаас уур гарч байлаа. Урч хүн гал түлээгүй хонсон болохоор тэр. Том өрөөний сандал дээр сууж байсан ээж минь намайг ааж уухан хувцлав. Цаг яг өглөөний 7 болж би цэцэрлэгтээ явах хэрэгтэй байлаа. Миний ээж цэцэрлэгийн багш, бас манай ангийн багш. Даарч хонсноос болоод баг зэргийн халуунтай хоолоо захтнаа ханиалгамаар байсан ч төвчлээ. Үүдний шалан дээр хөвтөх аавыг сэрэхгүй гэж. Энд тэнд хагархаа шилний хилтерхий гიშгчгүй юмсан гээд үлми дээрээ гитэн явсаар ашгүй хаалга ойртож бушуухан л гарлаа. Гадаа тэр аяараа сааралтаж тавхан алхмын цаадах хашаач үл харагдана. Гэр хорооллын энэ утаанд нүдээ нээж анхад ч хүндхэн санагдаж хорсоод нулимс гарч хацраар урсаж амжилгүй хүлтэх шахна. Хідэн давхар хувц өмсдөг байсан юм ээдгүй. Пөнийсэн юм хөдөлж дийлэхгүй өөрүүлээгээд гараа сунгана. Ээж минь намайг өдрө бүр өөрч явдаг. Очих хүртлээ буун гүжээгүй. Хэдий ингэж эрхэлдэгч хизээч идэх юм нэхэж байсангүй. 4 настай надад миний охин ч н одоо том болчихсон байхгүй юу гэж хэлдэг. Ээжийн үгсэд бардаа тэр байх. Цэцэрлэгийн хаалгаар ороход хүн бүр ээжийн минь нүрлөө өрөвцөн харцаар удаан гихчин дагуулan харна. Гэсэн хэдий ч тэдний хинэнч түүнээс юу ч асуудгүй байсан. Юу болсон нь, юу болдго нь дэндүү гэмээр илхэн. Би ангийнхаа бүх л хүүхдүүдийг яг өөршгээл боддог байлаа. Бүх аавууд ээж нарыг зодож өглөө сэрэгтэн үргэлж авах амнаас нь уур гардаг гэж. Гэхдээ надаас ялгаатай 2 зүйл тэдэнд байдаг. Өглөө болгон ээж аав нь тэдэнд жихэр авч өгдөг. Бас тэд ангийн үүдээр орж ирэхээс өмнө хоош эргэн хараад гараа дааллан орой намайг хамгийн түрүүнд ирж аваарай гэх тэр инээмсэглэл. Би үүнийг огтоос ойлгодгүй.
Ангийнхан авч ирсэн чихрээсээ багштаа амсуулах гээд яарна. Баярлаа гэж хэлээд өгсөн чихрээг нь гяс миний гарт атгуулчихна. Хүүхдүүд харвал багшийн чихрээг авчлаа гэд бөө юм болох учраас цэмээрхэн ор хүнжил хураадаг жижигхэн өрөөний мухарт аргаш харан зогсоод амтрхан идчихэд гарч ирнэ. Тэгээд ээж рүүгээ хараад ямар их баярлаж байгаагаа нүдэрээ л хэлчихдэг байж үлээ. Би шинэ хувцас авч үзээгүй. Хамаатны охтын багцсан хувцсыг л өмсдөг. Надад ямар ч Барби хүүхэлдэй байгаагүй. Цаас харандаа л байсан. Тийм болохоор унтлагын цагаар бүх хүүхдүүдийг унтсны дараа ганцаархнаа босоод ээж рүүгээ том нүд гарган ангийн хүүхдүүдийн ягаан өнгөтэй, том шигтлээтэй, саатай гутлуудыг өмсөж үсгийг гуйна. Тэгээд хүүхдүүдийг сэрэх үеэр яг байранд нь буцаан тавиад орноосоо дөнгөж сая л босож байгаа мэт жүжиглэнэ. Өдөр бүр өөр гутал өмсөн талент тарна. Ангийн нэг булангаас нөгөө хүртэл гараа дашаан даван алхна. Цэцэрлэг бол миний хүүхэд насны хамгийн амар тайван газар байсан. Тарах цаг болоход зарим ээж аав хоцорч ирнэ. Тэгээд би цэцэрлэгээс нилээд оройтож гарна. Гэртээ харих ойртож гэр хүрэх зам надад тэр үедээ л хамгийн айц сүрэм төгшүүртэй мэдрэмжийг өгдөг байв. Би замдаа олон зүйлийг ярилцсан явах хэдийч дотроо ганц л зүйлийг хүсцгээе. Автобусны буудлаас нэг их холгүй зайд манай тентхийн хамгийн том хүнсний дэлгүүр харагдана. Энд хүмүүс ягаан дэлгүүр гэж нэрлэдэг. Дэлгүүрийн хоёр хажуу талын өндөр босгон дээр гарч зогсоход айлуудын янд нь тодхон үзэгдэнэ. Бит хоёр өдөр бүр түүн дээр гараад гэрийн яндангаас утаа гарч байгаа эсхийг шалгана. Аав эрүүл үедээ галаа түлчгсэн сууж байдаг болохоор. Гэвч энэ үзэгдэл яг л өдрийн од гэмээр. Өнөөдөр харамсалтай нь тэр өдөр бас л биш бололтой. Надаас 6 насаар дээгүүр ах би хэрв наачиг ингэж бичвэл минийхээс хэр их зүйл өгүүлэх байсныг таашгүй. Энэ удаад ээж бит хоёр яндангаасаа дохио авсан болохоор гэрийн хаалгаар орсонгүй. Цонхоор сим хартал ах уйлчихсан аав орон дээр сууж байлаа. Тасраад унчихсан бол гэж дотроо зүхэн. Арх уусан хүн яг ийм үедээ л хамгийн хариг савиралдаг. Эрүүл биш хэрнээ бүр согтууч биш. Арга гацсандаа ээж минь цагдаа дуудана. Гэвч энэ тийм сайхан санаа биш. Цагдаа бидний зөвхөн нэг л шүн түүнээс холдуулж чадна. Харин тэр шүн нь маргааш ирээд яах вэ гэж бодсоор хөрвөөнө. Эрүүл олчихсан гээд гэрлүүн явуулна, өглөө гарч ирээд өдөр хүртэл уун, орой орж ирээд өчигдрийн хэргийг санан улам магсарна. Олон удаа цагдаад барьж өгснөөс болж намааг цагдаагийн хөвгт гэдэг байсан. Хаанаас нь харсан ав адилхан царайнда голдоо ортол дургу үрдэг. Надад энэ үгс тийм ч хатуу сонсогддгүй байв. Заримдаа бид хамаатнуудаа бараад нь цэцэрлэгээсээ дараад цонхоор сим харчгаад орч чадахгүй болохоор намааг л аваад явчихна. Ах минь өргөл цогтуу автагаа үлдэнэ. Юу болдог байсныг ёстой чөтгөр бүүмэд. Надад энэ талаар бодох зэхээ байгаагүй. Ээжээ ихжих бит хоёрыг их л нүд үзүүрлэнэ. Оройн хоолой харамлна, шүн намааг ханиалгалаа гэж загнана. Гэхдээ гэртээ байхаас хав илүү. 2 хоног үгүй юу одоо нөхөр чинь ойлгосон байх яв гэж хэлнэ. Тулгаад хэлдэг энэ үгэнд нь яалтчгүй гараад л явдаг байлаа. Дэнжин мянган ихэнх айлууд тартагтаа тулсан ядуу. Тэд энтхийнхээ дэлгүүрээс 9-ийн тосоо хүртэл грамлаж авна. Илсэн чихэр давс гээд ер нь бүгдийг л грамлан авна. Ээж минь цалингаа аваад гэртээ хоол хүнсээ цуглуулна. Шуудаа гурил, будаа, талах, ногоо гэдэл сар хэрэглэхэд хангалттай хүрэлцгээр. Гэвч 7 хоногийн дотор юу ч үгүй дуусчихна. Дэлгүүрүүд нь грамлаж зарахын зэрэгцээ мөн грамаар худалдаж авдаг учраас ээжийн авсан бүх хүнсийг хэрхлээд хэсэгчилж зараад уурчихна. Ингээд хоолгүй бас хүүтэн өдрүүд үргэлжлэнэ. Шинэ жил цагаан сар гэх тэмдэглэл баяруудыг хүн бүрэл тогтлон хүлээнэ. Бид шинэ нэгний өглөө нар мантгаас өмнө босч мөрөө гаргана. Дараа нь аавын том эгчээнд тэгээд ээжийн том эгчээнд очино. Ингээд л болоо. 2-3 өдөр хэсч дуустгүй их хамаатан бидэнд байхгүй. Харин үлдсэн тэр 2-3 өдөр нь аав намайг дагуулад охиндоо бэлэг цуглуулж өгнө гэсэн нэрээр хідэн аригчдын гэрээр орж гарна. Сайндаа л хитгэн атгаж ихэртэй үлддэг байлаа. Хүл дээрээш тогтож чадахгүй том биетэй хүнийг унгаачихвал босгох аргагүй гэд ташаанаас нь тусаар арай ихийн авч явна. Замдаа байн ээч чинь хаана байна гэж шалгаана. Нэг асуусан асуултаа хэдэн зуун удаа асууж хариулахгүй бол уурлана. Эцэст нь аав намайг биш би аавыг дагуулсаар гэртээ ирнэ. Эдгээр баярууд хүүхдүүдэд аз жаргал авч ярддаг бол надад зовлон л болдог байлаа. Гэтэл би дөнгөж 5 настай шүү дээ. Бага байхдаа ааваасаа айдаг байсан бол хэдэн жилийн дараа тэр айдас минь үзэн ядалт болон хувирсан. Харахаас ч дургүй хурж хүн гэж авч үзгээ байв. Энэ үед би сургуульд орох болчихсон байлаа. Түүний зан авир тэсхийн аргууд хурж хамт байх ямар ч боломжгүй болсон юм. Ээжийн дүү бидний энэ байдлыг мэдээд хамт амьдрахыг зөвшөөрсөн. Бид хоёрыг дагуулад гарсан тэр өдөр үүнээс хойш бүх зүйл сайхан болно гэж бодож явсан.
За хамтран ярилцагчид За, тэгээд өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 12 цаг 43 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар Your Life Simplified Tapa хамтран ажиллаж байна. За энэ болохоор ер нь бол яг Монголын стартапын экосистемд маш шинэлэг шийдлэр хөтөлбөрөөр гарч ирж байгаа ийм Tapa компани маш олон үйлчлэгээ байгаа Tapa чинь. За уул нь бол нислэгийн тизээ энэгээр захиалцдаг. Аялал жуулчлал, зочид буудын захиалгаа өгч нь. За хотын төвөөрөө одоо тэр нөгөө улбаршаар скутерүүд, мопедыг түрээслээд унчин. За тэгээд одоо нэмэгдээд такси үйлчлэгийг нэвтэрж байгаа юм байна Tapa дээр. За тэгэхээр хамгийн урднаар жолооч зоршигч хоёрыг холбоно вакцины сонголтуудтай бас за тэгээ бүх төрлийн захин төлбөрийн систем хэрэглэгчдэд тохирсон 5 тухтай шийдлүүдийг агуулснаар зорчих процессыг ер нь бол цаг хэмнэх зэрэг үйлчилгээг найдвартай төвөггүй болгож өгсөн гэсэн байна. За нэр тийм. Тэгээд хэрэглэгчдэд тохирсон энэ шийдлүүдийг агуулад та юу яах юм бэ? Юун дээр жолоочор бүртгүүлж болно. Tapa дээр. Тий. За тэгэхээр Tapa аппликейшн дээр апатай бас хамтраад олон хүнд хүрч бүртгэлтэй жолооч нарынхаа шимтгэлийг 50% хямдруулж байгаа гэж байна. Тэгэхээр та магадгүй зүгээр ингээд өөр таксины үйлчилгээнд дээр бүртгэлтэй бол та ч гэсэн Tapa дээр давхар бүртгүүлээд тэгээд жолоочийн шимтгэлийг 50% хямдруулсан байгаа учраас энэ үед бүртгүүлж болох юм байна. За тэгээд та энэ Tapa app нөгөө апатай хамтраад илүү олон хүнд хүрч бүртгэлтэй жолооч нарынхаа шимтгэлийг 50% хямдруулж байгаа юм байна. Тэгээд шинээр жолоочоор бүртгүүлвэл за мөн адил жолоочийн шимтгэлээ 50% хямдруулна гинэ. Утасныхын дугаар 1800 44 гэдэг хуцаас лавлж болох юм байна. Энд чинь лавлах хуц 1844 энэ хуцаар лавлж болно. За юун дээр Tapa гэдэг аппликейшн эхлээд татчих хэрэгтэй баг. За ингээд нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар Tapa хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөө ачаар нэвтрүүлэг миний түүхээр радиогийн 20 дугаар студиэс үргэлжлэн урж байна. За би ээжийнхээ ажлын хажууд байдаг сургууль бүртгүүлөө. Хичээл өдөр ордогч гэлээ өглөө хамт гардаг. Намайг хөргөж өгөх хүн байхгүй шүү дээ. Хичээл сууж, шинэ найзуудтай болох надад үнэхээр их таалагдсан. 2 настайгаасаа эхлэн харандаа барьж зураг зурсан болохоор бусад хүүхдүүдийг бодвол гар хэдийн нэвлжгсэн төвөггүй бичдэг байлаа. Орой гэртээ харах зам надад ямар нэгэн айцыг төрүүлэхэ болсон. Игчийн гэр надад яг л төрсөн гэр шиг санагдаж, халуун устаа байрны айлын амьдрал үнэхээр л жаргалтай. 100 байрныхаа гадаа хүүхдүүдтэй өдөржин өнжин, тэд дээс, жирта, баавгаан жигэх зэрэг олон тоглоом тоглоно. Надад мэддэг тоглоом цөөхөн болохоор хамт байхыг тийм ч их хүсдэггүй байсан. Бас тэдний ярьж байгаа зүйлсийг ойлгоход их хэцүү. Бүгд л дэлгдэг гар утастай. Арт талд нь битүү зураг нааж, энд тэндээс нь зүүсэн чимэглэлүүд гаргаж ирэхэд нь гялалзаад л өмсөж байгаа нь хүртэл цанаал нэгтгэгчин. Тэд намайг гадуурхтах нь илт мэдэгддэг байсан. Бас тэдэн шиг болж чадахгүй гэж бодсноос хойш гадаа гарч тоглохоо болсон. Гэрт байх нь илүү дээр санагдаж зургаа зуран суун. Энэ үед биднийг хаана амьдарч байгааг аав мдээгүй байсан. Хагас жилийн турш амьдрал яг энэ маягаар өнгөрсөн. Нэг өдөр ах ээж рүү залгаад орой ажиллаа тараад гэрт битгий ирээрэй гэсэн. Ахыг хичээлээ тараад явж байхад нь аав хүлээгээ зогсож байлаа. Хаана байгаагаа зааж өг гэд пүү юм болсон гэн. Аргагүй ирэхэнд ах дагуулад иржилтэй. Нэгэнд мэдчихсэн болохоор ээж зүгтааж явахыг хүссэнгүй. Уулзаад яах гэж байгааг нь асуудал 2 хүүхэдтэй амаар байна гэлээ. Тэр үед үнэхээр л аваад явчих үедээ гэж маш их айсан. Хүсвэл чадгаар л хүн. Тэр новшийн байшинд ээжгүй амьдран гэдэг тамаас өөрцгөө хэрэг. Гэхдээ ээж маань биднийг яахан орхих вүлээ? Цагдаа дуудан шүү гэж хэлээд бид хоёрыг хөтөлж гараад хар хурдаараа гүйж үлээ. Үүнээс хойш орой болгон согтуурж хаалганууд нь айлд байгаа болохоор бүр л хэцүү санагдана. Бид гурваас гадна тэр гэрийн 2 ч хүн бидэнтэй адил төгшүүр дунд байдаг болов. Алхам тутамдаа хин хаан байгааг ажиглаж дэлгүүр гарахтаа хүртэл хажуу хаваа сайтар харна. Ганц баттай хамгаалагч нь яаж ч балбаж өшгөлсөн онгоодгүй бүргэд хаалга байв. Гэнт нэг өдөр ээж Солонгос явж ажиллахаар боллоо. Бидэнд мөнгөний эргэцээх байсан болохоор үүнээс өөр арга байсангүй. Энэ үед би 3 дугаар ангид орж байсан юм. Тэгээд би эгчийн гэртээ ойрхон сургууль руу шилжсэн. Сэтгэлээр маш их унлаа. Ийм хүнд байдал биднийг орхиод явах гэж байна гэд дотроо үнэхээр их гомцсон. Гэхдээ үүнд миний сэтгэл санаа ямар байх нь огтоос хамаагүй. Хэдийнэ шийдэгдчихсэн асуудал. Ингээд ээж маань яваад өглөө. Яг энэ үеэс эхлэн аав өдөр бүр биднийг авч явна гэж ирдэг болов. Ээж маань явахдаа бид хоёрыг л захиж үлдээсэн болохоор игч яасан ч өгөхгүй гэж тас гүрэж байлаа. Үнэхээр талархмаар. Аргаа орохдоо 7 хоногт нэг удаа хонуулдаг боллоо. Тэр үедээ усан дор хувцас угаачхад явна. Эрэхтэй хүн аймаар юм орж ирнэ. Үнэр танар гэж авах юмгүй. Явахдаа намайг дуудаад духан дээр үнэрлээд гарна. Ямар дургу хөрмөр гэж санана. Хүний л зан юм да.
Бага үед нь юм чинээ тоогоогүй хэрнээ гинт ухаарсан юм шиг аашлаад л. Гэхдээ хүн сурсан зангаа хизээж тавьдаггүй. Эргэж очно гэж санахын чирэггүй. Яахыг нь сайн мэдэж байна. Шилжиж орсон сургуультай хурдан тасарч тэр дорол ангийн дарга болсон. Надад хичээл хийн гэдэг огтхон ч хэцүү санагдаж байгаагүй. Хурдан том болоод гадаадд амьдрах юмсан гэж боддог. Бас хизээж хүнтэй суухгүй гэж бодно. Энэ тухай бодох тоолонд ээжигээ маш их сандаг байлаа. Хаяа нэг уцаар ярина, орхиж явлаа гэд гомдчихсан болохоор яг тулаад ярих гэхээр амнаас үг гарахгүй ахад өвчгдөг байж үлээ. Эцэг гэхийн хурал болоход ээжчгүй, аавчгүйдээ уур хурч шарлахаад гинт л уйлж гарна. Заримдаа ангийнхаа найзуудтай хурал тартал шатан дээр юм ярьж суuna. Бүгд өөр өөр орчинд өсч торинсон хэдий ч бидний ярианы сэдв нэг. Архины хамааралтай аав нар. Уулны насан дээр арай л өөр зүйл яриад сумаар. Гэхдээ ангийнхнаасаа их ичдэг байсан. Хичээлийн дундуур үүдний жижүүр дээр орж ирээд намайг сураглана. Хүн асуугаад байна, гараад иргэн. Яваад очихоор өмхийн ханхлуулсан томоо цүнхтэй хүн түлхүүр авах гэж зогсож байна. Аав гэж хэлэхээс дотор муухаармаар нүүр ам нь авах юмгүй болчихсон шарах сорвоор дүүрэн тараад шууд ирэн шүү гэж хэлчихэд яваад өгнө. Сургуулийн хүүхдүүд хажуугаар өнгөрөхдөө хин юм бол ямар амар ах вэ гэж шивнэлдэнэ. Гадуур намайг дагуулад явахт нь байдгаараа ярваачгаад хөдөлж ядна. Заримдаа хүмүүс хурч ирээд миний дүү энэ хүн аавч нь муу юм уу? Чамайг хүчээр авч яваа юм биш үү гэж асууна. Миний үйлдэл бүрийг хорж намайг дэрэгдээсээ алхамж холдуулдгүй ядаргаатай зантай. Том болчихсон болохоор юу ч хийж мэднэ гэж боддог байх. Ээжийг явснаас хойш 2 жил өнгөрөхөд ах бит хоёр сэтгэл санааны хямралд орж их турцгаасаа. Гэр бүлийн хүмүүжил хүүхдэд нөлөөлдөг гэдэгч золоор бид ямар нэг гаж буруу зуршилгүй зөв хүмүүс болон өссөн. Хүчрхийлэлд байсан хүн хүчрхийлэгч болдог гэдэгч бидэнд огтхонч тийм зан чанар байсангүй. Ихийн халамж өгүүлэгдэж эхэлсэн хүндхэн өдрүүд ээжийг минь эрэхэд хүргэсэн юм. Ямар их баяртай байсан гэж эрх зургаар нь хоног тоолон хүлээж шүн чундалгүй зөвхөн энэ тухай л бодно. Ингээд ээж ирлээ. Тэр өдөр бүхэлдээ нар гэж байлаа. Хажууд минь байна гэдэг цаанаа л итгэж өгөхгүй эргээд явчихъя гэд гараас нь чангатхан хизээ ийм жаргалтай байснаа бүр мартаж. Тэр орой дэлгүүр ороод багада авахулж чадаагүй авахыг хүсдэг байсан бүхнээ авсан. Намааг байн үнсээд л ямар том болчихсон юм миний охин гэхтэн дотор шатаад нүдэнд дөлмөс зэлэгнэж би ангийн дарга болсон бас би ангийнхаа хамгийн гой бичгтэн гэд толгойд орж ирсэн бүхнээ юу ч бодлого урсгаж байсансан. Энэ өдрийг хизээж мартахгүй. Ээжийг эрвүү үгүй юу бидний гэртээ эргэж зовоон аль эсвэл 2 хүүхдээ аммаар байна гэд өдөр бүр ирж дарамтлана. Ядаж эрүүл ирдэгч болоосай. Энэ гэрээс хэрүүл зодон тасархаа байв. Орцныхоо хүмүүс хүртэл төвгүүд нь яг хизээ энэ дуусах юм бол яг хизээ би 50 амьдрах юм бол гэж явсаар хэдийн 15-наас хүрсэн ч яг л хэвэндээ. Томрох тусам ааваас улам ичиж ганц түүнийг ч зүхөхөш өөрийгөө хүртэл азгүй амтан гэж бодно. Ах их сургуулийн оюутан болчихсон болохоор ээжэд гар хурч зүрхэлгүй байгаа нь олон жил өнгөрсний ганц гавьяан байв. Би ч мөн 2 жилийн дараа оюутан болох гэж байгаадаа үнэхээр баяртай байсан. 10 жил шиг хичээлийн тогтсон цагийн хуваар байхгүй болохоор гадуур хүснээрээ удаж болно гэж шүү дээ. 2016 оны 4-р сарын 13 намаа гэрт ирэхэд аав ирчихсэн өмднийхөө уранхааг оёод сууж байв. Надтай юм ярих гээд байгааг нь мэдээд та миний формын юбкийг хасаад өг ташаан дээр тогтохгүй доошоо унаад байна гэж хэлээд гараад явчихав. Орой ирэхэд аав байсангүй. Харин миний юбк надад яг таарсан. Маргааш өглөө хичээлийн дундуур ээж залхав. Багш уурлаад гадаа гарч яар гихтэн тасалждаг юм билүү гэж бодсноо аваад ярьлаа. Чихэндээ ч итгэсэнгүй. Би хувцас өмсөд хар хурдаараа сургуулаас гарсан. Такси барих гэж зам дээр зогслоо. Тэгээ зогсож байхдаа ердөө ганцхан зүйлийг бодсоор яаж гэмтэлд хүртэл явснаа одоо сандгүй. Эмнэлгийн үдээр орж байхдаа дотроо хэдэн мянган удаа бас л мөнөөх бодлосоо бодсоор бас хэлсээр аава битгий сэрээрээ гуйж байна. Отоо болно аава нүдэ битгий нээгээч гэж. Түүний өрөө ойрцоор үүдэнд нь ээж ах хоёр хэдийн ирчихсэн өөр бусад хамаатнуудтай хамт уйлан зогсно. Өглөө түүнийг жалхан дотор ухаангүй хөвтөж байхад нь сургуулийн хүүхдүүд олсон. Яг юу болсныг дэлгэрэнгүй мэдхийг хүссэнгүй. Тэнд байсан бүх хүний залбирлыг миний дотроо шивнэж байсан эдгээр үгс дийлээд гараасаа л гэж хүсэж байсан. Болсон явдлаас хойш 1 сар ухаангүй эмнэлэг твцсэн. Би түүнийг эргэж очихыг хүсээгүй ч хамаатнуудын хил амнаас төвөгшөн 2 лутаа очсон. Гэхдээ зүгээр л эмнэлэг дээр ирдэг байсан болохоос хизээч өрөөрөө нь орж байгаагүй. Яг 2 дахь эргэлтэн дээрээ би орохоор шийдсэн.
Хүүхэд насны минь амьдралыг орвонгоор нэрхүүлж, хорвоогийн хамгийн сайхан эмэгтэйгийн залуу насыг тэр чигт нь өрн таран хийсэн тэр хүн яг ямар байдалтай байгааг харах гэж дотгош ороод би таг хөшчихсөн. Яс арьс болсон би хоолоодоо гуурс зүүчгсэн, нүдэнд байдгаараа дотгошоо хонхоогоод яг амьд өвтөр шиг харагдаж байсан. Би уйлсан. Тийм бардан биднийг зовоодог байсан хүн ингээд хөвтөж байгааг харах дэндүү өрөвдөлтөө санагдаж хэрв жаахан л эрт тухаарсан бол хайраар дутаахгүй байх байсан гэж бодно. Ийм зүйл би ч үнэхээр хэцүү юм. Одоо ч нулимс гараад. Тэгээд аа минь нүдэ нээсэн. Сар ухаангүй байсан хүн намайг ирсэн тэр өдөр нүдэ нээсэн. Өрөөг эргүүлэн хараад харцсан над дээр ирсэн. Би гаранд хүрэхэд над руу хараад уучлаарай гэж байгаа юм шиг удаан гихч найнаад ахиад нээсэн. Тэсэлгүй гараад явлаа. Учир нь өнөөдрийг хүртэл хүсэж явсан ганц хүслээ буцаач гэдэл байсан. Намаа гарснаас хойш нүдэ ахин нээгээгүй. За цаг бүр болох байлаа. Яах вэ? Дуусчлаа. Одоо нэгэнтээ цагаа дуусгахаас өгөөгүй. За болсон тий ангаргаа. За гэхдээ энэ ингээд дутуу орхигдсон. Тэгээд дараагийн нэвтрүүлэг дээр одоо өргөлжлүүлж уншиж өгөлтөө нөө одоо яалтай байдэ тий. Өдөөчр групп дээр постлсон байгаа болохоор тий ингээд манайхан эсвэл гүйцээгээд эндээс уншиж байгаа. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 27 оны Мягмар гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс миний түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Your Life Simplified Tapa. За мөн уух тусам улам дурлал нь уснаас илүү шингэн нөхөн эрүүл ундаа 100+ хамтран ажиллаа баярлаа. За баярлаа. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3